За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн дипломат төлөөлөгчид, салбарын экспертүүд, бизнес эрхлэгчид, хамгааллын нийлүүлэгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хил мэдээллийн байгууллагынхаас талархал илэрхийлье. Монголын улуурхай үндэсний асоциацийн зүгээс өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдаа төлөв байдлын талаараас яг энэ салбарын голлох оролцогч талуудаас танилцуулж, хэрхэн цаашдаас хамтын ажиллагааг үргэлжлүүлж хамтарч ажиллах боломж байгаа юм бэ гэдгийг бас ярилцахыг хүсэж энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Тэгээд та бүхнийг бас хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. За мэдээж 2 жилийн хугацаанд бас бидний хамгийн гол төвлөрж ажилласан зүйл бол яг энэ эрсдэлгийн салбарын талаарх мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх тал тараас нэлээд хичээл зүтгэл гаргаж ажиллаа. За өнгөрсөн хугацаанд бол газар ашиглалтын хувь хэмжээ, усны хувь хэмжээг бол хамгийн өндөр нь уулуурхай гэсэн сөрөг мэдээллүүд нийгэмд маш их явдаг байсан. За мөн бодит үнэн их сурвалжтай тоон дата мэдээлэл бол бас хангалттай явдаггүй байсан. Өнөөдөр бас салбарын үйл ажиллагаанд нэлээд хүндрэлүүдийг бий болгож ирснийг бид бүхэн мэдж байгаа. Тэгээд дотооддоо бид нар асуудал ярьж байгаа учраас эрсдэлгийн салбарын оролцогч талууд өнөөдөр бид нарт ямар асуудал тулгарч ийм энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? За шийдвэрлэх тал дээр хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг дээр бас нэлээд үр бүтээлтэй хилцүүлгийг бас өрнүүлэх системаа гэж харсан. За өнгөрсөн хугацаанд бол бид нар энэ олон улсын төлбөрүүд, хурал цуглаан дээр бол мэдээж Монгол улсад бол хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн доктортой байдлыг хангах, өсөлтийг бий болгох тал дээр бол дэмжиж бас аливаа асуудлыг бас богино хүрээндээ дотооддоо бол явж ярьж ирлээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бас үйл явдлууд дээр бол бид нар олон нийтэд бас яг энэ мэдээллийн их сурвалжтай тоон дата мэдээлэлээр үндэслэн мэдээллийг өгөхийг зорьсон. Өнөөдөр бол нийт газар нутгийн 70% нь бол газар тариалангийн хөдөө аж ахуйн салбараар ашиглаж байна. За 10% нь самбны газар, уулуурхай хэлбэр уулуурхай лицензээр олгогдсон талбай хэмжээ маань 4%. За гэхдээ бидний яг эзэлж байгаа талбай хэмжээ бол эдгээр газраар бид нар лиценз ашиглаж байгаа лицензүүд буюу олборлолт явуулж байгаа уулуурхай талбайгаар нь гаргаж харуулах юм бол нийт газар нутгийн 0.25% бол бид нар ашиглаж байна. За гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд бас хариуцлага үйл ажиллагаа явуулж исэн уулуурхайн үйл ажиллагаанаас эвдэрсэн газрыг бас хариуцлагатай төслүүд маань нөхөн сэргээж дүүцэл хамгаалах байдлаар нөхөн сэргээгээд 30 мянган га талбай маань өнөөдөр 8,000 руу орж ирж буурсан ийм үзүүлэлттэй. Тэгэхээр газар ашиглалтын хувьд бол бид нараас тийм талбайг ашигладаг. Эргээгээд ашиглаж байгаа газар айл болох хариуцлагатайгаар ашиглахыг бас зорж байгаа гэдгийг мэдээлэл бас олон нийтэд бас өгж ажиллаа. За ашиглалтын хувьд бас мэдээж уулуурхай салбар бол тийм өндөр хувийг эзэлдэггүй. Бид нар өнөөдөр өдөр тутамдаа ашиглаж байгаа ундахын усны хэрэглэнээс бага усыг бол уулуурхай үйл ажиллагаа буюу үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд бол ашиглаж байна. Тэгэхээр эдгээр дата мэдээллийг бид нар дандаа мэдээллийг сурвалжуулах яам агентлагийн өөрсдийн гаргасан тайлбар мэдээлэл дээрээс боловсруулж олон нийтэд бас хүргэж ажиллаа. Тэгэхээр мэдээж ороод ирсэн хөрөнгө оруулагчдын ашиг бол бид нар хамгаалах ёстой. Асоциацийн хувьд бол гишүүдтэй үйлчлдэг төрийн бас байгууллага өнгөрсөн 30 жилийн хугацаанд бол энэ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, салбарын хөгжилтэй уялдаад тухайн цаг үедээ шаардлагатай олон брэндүүдийг бас гаргаж явж ирсэн. За тэрний нэг маань бол Discover Mongolia гэдэг олон улсын чуулга уулзалтын үр дүнд бас 3 дахь орны хөрөнгө оруулалтаас сүүлийн 30 жил манай улсад орж ирэхэд бас томоохон үүрэг гүйцэтгэсэн байгууллага байгаа. Тэгэхээр бид нар яг энэ ороод ирсэн хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хэрхэн хамгаалах вэ? За цаашдаа хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх энэ хөрс суурийг нь бид нар хэрхэн бэхжүүлэх вэ гэдэг тал дээрээс нэлээд ажиллаж байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд бол бид нар яг энэ олон нийтэд мэдээллийн тэнцвэргүй байдлаас нэлээд явлаа. Тэгэхээр энэ тэнцвэртэй байдлыг хангах тал дээр оролцогч талууд бас хамтран ажиллах хэрэгтэй байна гэж бол харсан. За зөвхөн уулзалт цуглааныг бас Улаанбаатарт хийгээд энэ бодлого арга түвшнийхэн компани удирдлагууд оролцоод явдаг энэ ажлнаас яг тодорхой ургаан талбай дээр ажиллаж байгаа төслөргжүүлэгч нарт бас тийм өргөөчтэй биш байна. Тэгэхээр бүсчилсэн ийм чуулга уулзалтыг хийж орон нутагт яг тэр тулгарч байгаа асуудал, орон нутгийн төр захиргааны байгууллагуудын ойлголтыг сайжруулах, иргэдэд зөв мэдээлэл өгөхийг бас зорж ажиллаа. Тэгэхээр өнгөрсөн жилээс эхлээд бид нар бүсчилсэн хариуцлагатай уулуурхай бүсчилсэн чуулганы бас зохион байгуулж нийт 4 бүс бас зохион байгуулсан байна. За идэх оролцоо маш сайн байсан. Орон нутгийн удирдлагуудын хувьд бол харьцангуй 10-аад жилийн өмнөхөө бодох юм бол хариуцлагатай төслүүдийг бол дэмжин мөн мэдээллийн
хомс байдал маш их байдаг юм байна. За аливаа уулзалтанд бол Улаанбаатар тэр болон хамрагдаж чаддаггүй. Тэгэхээр хариуцлагатай уулуурхайн талаараас яг төрөөс баримталж байгаа бодлого, хариуцлагатай зүйлүүд юу хийж байна гэдэг талаараас мэдлэг мэдээлэл их дутмаг байлаа. Тэгэхээр энийг бол тогтмолжуулах, эргээд бас яг энэ хамтын ажиллагаа сайжруулахад бас иргэдэд зөв мэдээлэл өгөхөд бас нэлээд үр дүнтэй байна гэдэг энэ хүслүүд бас ирсэн байгаа. Тэгэхээр бид энэ 6 сард болох Улсын хурлын сонгуулийн дараа хүсчихсэн чуулганаас эргээгээд үргэлжлүүлээд бас хийхээр ингээд төлөвлөж байна. Тэгэхээр эдгээр асуудлуудыг бас бид нар яг энэ хүсчихсэн чуулганаар иргэдэд бас өгөхийг зорж ажилласан байгаа. За уулуурхайн салбарын одоо асуудал гэдэг юм бол бид нар мэдж байгаа бүгдээрээ маш олон жил хууль эрх зүй бол өнөөдөр манай салбарын үйл ажиллагаанд томоохон одоо сөрөг нөлөөллийг бий болгож байна гэж ярьсан. За орон нутгийн харилцааны асуудлыг бас бид нар үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлж байна гэж ярьж байна. Тэгэхээр хууль эрх зүй маань яагаад сөрөг нөлөөлөл үзүүлсэн бэ? Өнөөдөр бид нар 1-2 хуулийг яриад реформ хийнэ гэж ярьдаг. Гэтэл 1-2 хууль нь өнөөдөр манай одоо салбарын үйл ажиллагааг зохицуулах байна. Ганцхан хөрөнгө оруулалтын хууль, за газрын хууль, за ашигт малтмалын тухай хуулиар бид нар реформ хийснээр эрдэс аюулын салбарын үйл ажиллагаа одоо сайжрахмаа гэдэг энэ ойлголтод өнгөрсөн 10 гаруй жил явж ирлээ. Үнэхээр сайжирдаг байсан бол энэ олон нэмэлт өөрчлөлтүүд, шинжилсэн найруулга хийгээд бас сайжирсан үр дүн гарсангүй гэдгийг бас бид нар харж байна. Тэгэхээр өнөөдөр яг хууль эрх зүйн орчноос бид нар бүрэн дүүрэн таньж чадахгүй байгаа энэ явдал бол манай салбарын бас томоохон одоо үйл ажиллагаанд төв учруулж байгаа нэг үйл явц гэж бол харж байгаа. Тэгэхээр өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 880 орчим хуулийн за эндээс 400 орчим нь бол төсвийн одоо тухайн хууль, за хууль тогтоомжийн дагуу хүчингү болгосон хуулиудыг ингээд асах юм бол 400 орчим хууль одоо хүчин төгөлдөр байна. За үүний 100 орчим хууль нь одоо уулуурхайн салбарын үйл ажиллагааг зохицуулж байна. Үйл ажиллагаанд бол нөлөөлж байна гэсэн. За эдгээр хуулиуд нь юу юм гэдэг харах юм бол за яг манай салбарын хууль бол нэг 10 орчим байна. За хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль 10 орчим, дэд бүтцийн хууль 9, байгаль орчны багц хууль одоо 40 орчим хуулиас 23% нь бол манай салбарт бол хамааралтай. За гадаад худалдаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа 5 орчим хууль, нийгмийн харилцааны хууль 8, амжилтын бэлэн байдлын хууль 2, санхүү эдийн засгийн хууль 10, засаг захиргааны хууль 8, компани цэцэрлэгээд 10 орчим хууль. Тэгэхээр компани агуулгаас ахуулаад уурхайг хаа хүртэлх одоо хууль эрх зүйн зохицуултыг бид нар бүтнээр нь харж иж энэ дээр одоо ямар асуудал үүсэж байна, энэ дээр ямар одоо хууль эрх зүйн зохицуулалт сайжруулах хэрэгтэй юм бэ гэдгийг бас бид нар бүрэн харах боломжтой маа гэж бол үзэж байгаа. За мэдээж хуулиас гадна бид нар дааж мөрдөх ёстой 4 журмууд байна. Засгийн газрын тогтоол одоо батлагдсан 4 журмууд бол 100 орчим байна. За 100 хуулийн мэдээж бид нар одоо бүх зүйл залтыг бол дааж мөрдөхгүй. Тэгэхээр үүнээс бол нэг яг одоо зүйл залтаар нь харах юм бол 1500 орчим артиклийг бас эрдэс аюулын салбар бол дааж мөрдөх ёстой үүрэг хүлээж байгаа юм. Хуулийнхаа өрөөнд. За сайдын тушаал бол 119 орчим, төрийн байгууллагын удирдлагын шийдвэрүүд бол 34 орчим, эмнэс стандарт бол 1200 орчим байгаа. За энэ дээр бол бид нар орон нутгийн засаг захиргааны одоо шийдвэрүүдийг оруулаагүй. Засаг даргын захирамж, иргэдийн урлагийн тогтоолыг оруулаагүй гэсэн үг. Тэгэхээр эдгээр маань бүхлээрээ манай салбарын өнөөдөр хууль эрх зүйн орчин байна. Тэгэхээр эдгээр олон хууль эрх зүйн орчны одоо хоорондын уялдаагүй байдал нь өнөөдрийн манай одоо салбарын үйл ажиллагааг болоход хүндрэл үүсгээд байна. Тэгэхээр яг энэ хууль эрх зүйн орчныг бид нар бүрнээр нь харах хэрэгтэй байна гэдэг үндсэн дээр бол 2 жилийн өмнө хууль тогтоомжийн бүртгэлийг бол хийсэн байгаа салбарын. Тэгэхээр эдгээр 1500 орчим жагсаалтыг бол гаргасан. За мөн одоо холбогдох 4 журмын бол жагсаалтыг гаргаад байна. За эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангах ёстой юм бэ гэдэг дээр нь бол мэдээж зарим нь бол чөлөө зөвшөөрөл хэлбэрээр одоо хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангана. За зарим нь бол төлөвлөгөө тайлбар хэлбэрээр тэгэхээр янз бүрийн одоо зохицуулалтаар хууль эрх зүйн орчныг бид нар хангах ёстой болчихж байгаа. Тэгэхээр үүн дээр үндэслээд бас бид нар зөвшөөрлийн бас зураглалыг нь гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр холбогдох одоо гадаадын шууд хөрөнгө оруулагч вэ, Монголын компани вэ, компани агуулгаас хуулаад уурхайд хаа хүртэлх хууль эрх зүйн хүрээний үүргээ бүрэн мэдээд эргээгээд түүний хэрэгжилтийг хэрхэн хангах вэ? За зөвшөөрөл авахдаа хаанаас ямар бичгээр бүрдүүлж авах вэ гэдэг тал дээр нь илүү одоо дэлгэрэнгүй гайдлайныг бас бид нар бэлдэж өгсөн байгаа. Тэгэхээр мэдээж энэ олон уялдаагүй хуулийн одоо өөрчлөлтийг, шинжилтийг хийх нь хугацаа авна гэдгийг бол бид нар мэдж байгаа. Тэгэхээр тэр хүртлээр бид нар энэ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай одоо тодорхой ажилтан томилдог. За тухайн ажилтан бас үүнийхээ одоо хэрэгжилтийг цаг хугацаанд нь одоо хангаад явах тэр нөхцөл боломжоос бид нар компаниудаас туслая гэдэг үүднээс бас энэ ажлыг хийж эхлүүлээд байна. За гинтийн хуулиуд бол мэдээж өнгөрсөн хугацаанд бол манай салбарын үйл ажиллагаанд хамгийн том сөрөг нөлөөлөл үзүүлсэн одоо
түүх байлаа. Тэгэхээр бид нар өнгөрсөн хугацааныхаа түүхийг харах юм бол алт үйлдвэрлэлд бол хамгийн хүнд нөлөөллийг үзүүлсэн зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан тушаалын тухай хуулиар 2006 онд батлагдсан 68% татварыг бид бүгд мэдж байгаа. За дараа нь нөгөө уртастай хууль маань 2009 онд батлагдсан. Тэгэхээр энэ маань бол ерөөс алт үйлдвэрлэлийн хувь хэмжээг бол маш ихээр сөргөөр нөлөөлж багасгасан гэдэг ийм түүхийг бол бид нар тоон дата мэдээлэлээс бол харж байна. За мэдээж засгийн газрын зүгээс тодорхой үр дүн арга хэмжээ авч хэрэгжүүлсэний үр дүнд бас нэг 14 онд бол амнаатын хувь хэмжээг 2.5% болгоод алт олборлолтын хэмжээ бол харьцангуй юм өссөн үзүүлэлттэй. За эргээд 5 онд бас 5% болгож өсгснөөр бас ингээд бага хэмжээгээр бас буурсан ийм үзүүлэлтүүд бол харагдаж байна. За гинтийн хуулиуд бол гадаадын шууд хөрөнгө оруулалт бас хамгийн том нөлөөллийг үзүүлсэн гэдэг график бол эндээс нэлээд тод харагдана. За уртастай хууль 9 онд 2010 онд бол ашигт малтгамлын тухай хуульд бол бид нар хайгуулын тусгай зөвшөөрлөөс шинээр өгөхийг бол хоригдсан байгаа. За 13 онд бол стратеги ач холбогдолгүй салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль бол гарсан. За энэ бол ерөөсөө гадны шууд хөрөнгө оруулалтыг тэр чигт нь үргээгээд гаргасан ийм хуулиуд болсон. За эргээгээд мэдээж хуулийг зассан. За зарим хуулийг хүчингү болгосон, заримыг нь нэмэлт өөрчлөлт хийсэн. Гэхдээ биднэрт бол энэ үр дүн бол эргээд нөлөөлөөгүй гэдэг нь бол харагдаж байгаа. Тэгэхээр хууль эрх зүйн орчин нөлөөлөхдөө маш сөргөөр нөлөөлөх том нөлөөллийг бий болгочоод эргээд эерэг нөлөөлөл бас бий болгодгүй юм байна. Хуулиар бас яг энэ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зохицуулаад нэмэгдүүлэх боломжгүй байна гэдгийг бол бид нар харж байгаа. За 2015 онд бол хайгуулын тусгай зөвшөөрлөөс шинээр болгосон, 17 онд бол буцаагаад үргэлжлүүлэлт болгохыг хоригдсан гэх мэтчлийн хууль эрх зүйн орчны тогтворгүй байдлаас өнөөдөр манай улсад бол байсаар байна. Тэгэхээр бидний хувьд бол тэр захааныг авалт хандж байгаа зүйл нь хууль эрх зүйн орчны эрсдлийн үнэлгээг хийгээч. Эдгээр хуулиуд нь сөргөөр эдийн засгт улаан салбарын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа гэдэг маань манай улсын эдийн засгт бол маш том сөрөг нөлөөллийг авчирч байгаа. Тэгэхээр энийг доктортой байх тал дээр бол анхаараач гэдэг тал дээр бол бүхий л холбоо чамрууд маань бол ажиллаж байгаа. Гэхдээ бас харамсалтай нь энэ алдаа маань давтагцаар бид нар саяхан сарын өмнө гарсан шинэ хуулиар бас харж болохоор байна. За дараагийн гол асуудал маань орон нутгийн харилцаа. Тэгэхээр орон нутгийн харилцааг бид нар маш олон жил ярьлаа. Орон нутгийн харилцаа өнөөдөр салбарын үйл ажиллагаанд зөргөөр нөлөөлж байна гэдэг. Гэхдээ бид нар шийдвэрлэх арга хэмжээг авч чадсан уу? Өнөөдөр энэ дээр шийдлээ олсон уу? Ямар нэгэн ахиц цас гарч ийн үү гэдгээс асуугаад хараад үзэхлээр бас байхгүй байгаа. Хууль эрх зүйн үед бол бид нар зохицуулт хийж чадсангүй хിവэрэ байна. За өөрийн орон нутгийн харилцаа сайжруулах тал дээр ямар ажил санаачилж хийвэ гэхээр бас хангалтгүй юм дүр зурагтай. Тэгэхээр бид нар асуудлаа бол тодорхойлсон мөртлөнгөө мөн дээр бол шийдэлгүй яваад байгаа ийм харамсалтай дүр зураг байна манай салбарт. За мэдээж холбооны хувьд бол бид нар орон нутгийн харилцаанд тулгамдж байгаа асуудал бол түрүүний ярьдгаар эрсдэлгийн салбарын талаарх эерэг мэдээлэл, за яг бодит мэдээлэл бол маш хомс байна. Нэг талыг барьсан. За эсвэл уулгын салбарыг эсэргүүцдэг иргэний нийгмийн байгууллагууд маш буруу тушаа мэдээллийг өгдөг, хэд гуйвуулдаг ийм асуудлууд бас болтол байсаар байна. За тэгэхээр мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах тал дээр оролцогч талуудаас хамтран ажиллах ёстой цаг нь бол ирсэн байна гэж бол харж байна. За уулгын төслүүдийн хувьд бол орон нутгийн харилцаан дээр бас мэдээж яг уулгын төсөл дээрээ орон нутгийн харилцааны ажилтныг бас томилж ажиллуулахгүй байна. За орон нутгатаа бол байгуулж байгаа гэрээний түвшинд бол харилцааг бол орон нутгийн харилцааг бол харж байна. За мэдээж зорилттой бас хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй байгаа ийм дүр зурагтай. Тэгэхээр томоохон хариуцлагатай төслүүдийн хувьд бол энэ чиглэлээр бас нэлээд туршлагаж байгаа үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлээ явж байгаа боловч бас нийтлэг дүр зургийг харах юм бол эдгээр асуудлууд бас байсаар байна. За мэдээж дараагийн гол оролцогч тал бол энэ судлаач нар байна. За олон улсын төсөл хөтөлбөрүүд байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бас эрсдэлгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр бас маш олон донор төслүүд бас сүүлийн 30 жилийн хугацаанд бас үйл ажиллагаа явууллаа. Гэхдээ энэ төсөл хөтөлбөрүүдийн үр дүн ямар ирсэн бэ гэдгийг бас бид нар дүгнэх ёстой цаг нэрсэн гэж бол харж байгаа. Тэгэхээр 30 жилийн хугацаанд асуудлаа тодорхойлоод шийдэл боловсруулаад хийсэн энэ төсөл хөтөлбөр маань үр дүнтэй байсан уу? Үр дүнтэй байсан бол өнөөдөр бас энэ салбарын үйл ажиллагаанд тодорхой эерэг үзүүлэлтүүд бол гаргуулсан болов уу гэж би харж байгаа. Мэдээж бидний хувьд бол энэ олон улсын донор төслүүдтэй маш талархалтай хандж байгаа. Гэхдээ төсөл маань яг зорилтод
эзэлтэй хүрч гин үү? За энэ одоо талбар дээр асуудалтай тулгарч байгаа уурхайчид, уулуурхайн төсөл хэрэгжүүлэгч нар маань бас яг энэ төсөл хөтөлбөртөө оролцоод асуудлаа тодорхойлоод түүнийг одоо шийдвэрлэх боломж нь бас олгогдож гин үү гэдгийг бас бид нар ярилцах ёстой сэдвийн нэг болж байна. Өнөөдөр бас эргээгээд энэ олон улсын төсөл хөтөлбөрүүд маань салбарын талаарх бас одоо сөрөг мэдээллийг олон нийтэд бас хүргээд байгаа зүйл байгаа. Тэгэхээр уулуурхай болохгүй байна. Заавал одоо энэ уулуурхайг хариуцлагажуулах ёстой гэдэг ийм байдлаар бол олон улсаас бид нар санхүүжилт хайдар төсөл хөтөлбөр олж ирдэг. За эргээгээд харах юм бол сүүлийн 30 жилд хамгийн их хариуцлагажиж хамгийн одоо хөгжингүү одоо хөгжлөн хурдтай явж чадсан салбар маань бас хариуцлагатай уулуурхайн төслүүд байгаад байдаг. Тэгэхээр яг байгаль орчинд одоо үзүүлж байгаа нөлөөллөөрөө түрүүний миний ярьдгаар газар усны ашиглалтаар тэр за эргээгээд нөхөс сэргээж байгаа байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа хэмжээ маань бусад салбартай харьцуулах юм бол уулуурхай маань нэлээд одоо түрүүнд одоо манлайлж явж байгаа. Хариуцлагатай төслүүдийн хувьд би бол ярьж байгаа. За мэдээж бас салбарт харамсалтай нас хариуцлагатай одоо үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа төслүүд бол байна. Тэгэхээр бидний хувьд бол хариуцлагаар нэгдгээд салбар дотор одоо энэ кодексийг бас өөрсдөө ассоциац Канадын ассоциац одоо кодексийн тодорхой элементүүдийг нь аваад өөрсдийн кодексийг гаргаад бас 5 жилийн хугацаанд оролцогч талуудад бас танилцуулаад кодексийн хүрээнд энэ оролцогч талуудын хамтын ажиллагаа бас сайжруулахыг бас зорж ажиллаа. Энэ маань бас багахгүй үр дүнтэй одоо үйл явдал болж ийн гэж бол харж байгаа. Цаашлаад ассоциацийн тузын гишүүд одоо Канадын ассоциацийн кодексийг бас нэвтрүүлэх үүрэг амлалтыг авч байгаа. Тэгэхээр энэ 10 сард бид нар Канадын ассоциацид одоо хамтын ажиллагааны гэрээгээ байгуулад аль биесний эрхтэйгээр Канадын уулуурхайн ассоциацийн одоо шалгуур үзүүлэлтүүдийг бас хангах одоо ийм үүрэг амлалтыг бол аваа явж байна. Тэгэхээр олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хувьд бол бид нар оролцогч талууд болох за мэдээ салбарын судлаачид оролцож байна. За төрийн байгууллагаа оролцож байна. Тэгэхээр асуудлыг илүү шинжлэх ухаан дээр, онол дээр одоо үндэслээд тодорхойлоод шийдэл хараад байдаг. За энэ дээр яг практик дээр яг асуудалтай нүүр тулж байгаа бас уурхайчид маань орж чадахгүй байгаад бас бид нар анхаарах ёстой. За салбарт бас тулгамдж байгаа асуудлыг бас шийдэж чадахгүй байна гэж бол харж байна. Мэдээж энэ бол үр дүнгээр нас одоо бид нарт харагдаж байна. Эргээгээд дата мэдээллийг цуглуулаад эргээд тэндээс нь бас ажиллахаар одоо дүгнэлтийгээд ажиллахаар одоо хангалттай бодиттой үр дүнтэй дата мэдээлэл бас гарч ирэхгүй байна. Тэгэхээр цаашдаа яг энэ эрс зайлгийн салбарт орж ирж байгаа олон улсын төсөл хөтөлбөрүүдийг зорилтод эзэдэн хүргэх нас бид нар анхаарах ёстой гэж бол ассоциацийн зүгээс үзэж байгаа. За тийм төслүүд дээр бол бид нар үргэлж нээлттэйгээр хамтран ажиллана. За мэдээж яг уулуурхайн салбарын өөрсдөө ороогүй, өөрсдөө асуудлаа тодорхойлоогүй, шийдлээ гаргаагүй төслүүд дээр бол холбооны зүгээс бас дэмжиж ажиллах боломжгүй маа гэдгээс бид нар хэлхийг хүсэж байна. За тэгэхээр эдгээр асуудлын шийдэл нь юу байж болох юм бэ гэдэг дээр бас бид нар нэлээд өнгөрсөн хугацаанд бас асуудлуудаа тодорхойлоод шийдлийг бас илэрхийлж байна. Тэгэхээр мэдээж хамгийн гол асуудал бол өнөөдөр манайд хүний нөөцийн асуудал байна. Ялангуяа одоо бид нар хамгийн гол асуудал гэж тодорхойлоод байгаа хууль эрх зүйн үрээн дээр бас бид нар хууль тогтоомжийн хэрэгжлийг хангах боловсруучсан бэлтгэхгүй байна. Өнөөдөр Монгол улсад одоо сурж байгаа жилдээ төгсөж байгаа 145 мянган оюутны хамгийн эрэлттэй мэргэжил хуульч эдийн засгч одоо мэргэжил маань 1-2 тоо явж байна. За инженерингийн чиглэлийн мэргэжилтнүүд бол одоо харамсалтай нь одоо сонгон суралцагчдын тоо маш бага болсон. За сүүлийн 20 жил бид нар одоо уулуурхайг нийгмээрээ талцаж одоо эсэргүүцэж хамаг одоо муу мухай үйлийг хийж гинэ гэж ярьснаас болж хүүхдүүд маань энэ мэргэжлийг сонгон суралцгаа болжээ. Тэгэхээр цаашдаа бид нар яг энэ нарийн мэргэжлийн инженеруудын хомсдолд одоо орох нь цаг хугацааны асуудал болсон. За өнөөдрийн нөхцөл байдалд ч гэсэн бид нар одоо хүний нөөцийн хомсдолтой байна гэж ярьж байгаа бол 5 жилийн дараа бол бид нар хүний нөөц болох нэ гэдэг ийм бас эрсдэл бидний өмнө тулгараад байна. За мэдээж хууль эрх зүйн хувьд бид нар хуульч нарыг бол маш ихээр бэлтгэж байна. Хуульч нар маш ихээр төгсөж байна. За хууль тогтоомжийн хэрэгжлийг хангах ажилтан зөвхөн манай улсад хэрэгтэй болсон. Тэгэхээр яг бид нар асуудлаа тодорхойлоод зарим улс дээр бол бид нар одоо хууль тогтоомжийн хэрэгжлийг бол бизнесийн удирдлагын за хуульч нарын хийгээд явдаг. Яагаад гэвэл хууль эрх зүйн орчин тодорхой байна. Түүнийг одоо компላይ хийгээд хэрэгжүүлэлтийг нь хангаад явахад бол асуудал үүсэхгүй байна. Тэгэхээр манайд түрүүний ярьдаг тэр олон хууль тогтоомжийн уялдаа холбоогүй байдал нь өнөөдөр хүндрэл бий болсон. За энэ дээр яг энийг одоо хэрэгжлэлтийг нь хангадаг боловсон хүчнийг бид ерөөсөө бэлдсэнгүй. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бид нар маш их хуульч бэлдсэн үндсэн дээр энэ олон хуулиудыг бид нараас үйлдвэрлэсэн юм байна. Маш их хуультай болсон. Тэгэхээр энэ мэрэгчлэлтэн зөвхөн манай улсад хэрэгтэй болсон гэсэн үг байна.
За нөгөө талдаа бид нар орон нутгийн харилцаа гэдэг. Орон нутгийн харилцааны асуудлыг яриад байгаа мөртлөө шийдэл дээр нь бид нар бас харахаа одоо оновчтой шийдэл болж чадаагүй. Тэгэхээр бид нар яг энэ дээр боловсон хүчин бас бэлтгэх хэрэгтэй байна. Яг энэ орон нутгийн харилцааны асуудлыг одоо хавсран хийх. Тийм ээ, одоо төслүүдийн юунаас харахаар одоо байгаа нөхцөл байдлаас харахаар нэг геологч юм уу? За хуулиараа одоо хабын мэрэгчлэнтэй байх ёстой гэж заасан. Тэгэхээр хабын ажилтнч юм уу одоо эдгээр хүмүүс нь мэрэгжлийн бус хүмүүсийн орон нутгийн одоо харилцааны ажлыг бол хавсран хийж байна. За тэгэхээр нөгөө яг оролцогч тал болох орон нутгийн иргэдээ бид нар ойлгож чадахгүй. Тэгэхээр яг энэ дээр тухайлсан бид нар одоо боловсон хүчнийг бас бэлтгэх ёстой болжээ гэж харж байгаа. Тэгэхээр эдгээр мэрэгчлэнүүдийг эдгээр одоо асуудлыг шийдвэрлэхэд бид нар гадны улсаас гэхээсээ илүү дотооддоо асуудлаа шийдээд дотооддоо өөрсдөө шийдлээ гаргаад өөрсдөө бид нар яг энэ боловсон хүчнээ бэлтгээд зөвхөн манайд хэрэгтэй одоо ийм боловсон хүчний одоо эрэлт бий болжээ гэдгийг бас бид нар анзаарах ёстой. Нөгөө талдаа бид нар ажлын байрны эрэлтийг шинээр тодорхойлох ёстой болсон. Ажлын байрны эрэлтээр тулгуурлаад нийлүүлэлтээ ихгүй бол өнөөдөр манай одоо их сургууль бэлтгэж байгаа оюутнууд маань нөгөө зөвлөлт холбоот улсын баригдсан үйлдвэрийн инженерүүд бэлдээд байдаг. Гэтэл одоо үйлдвэрүүд маань автоматжиж, сүүлийн үеийн одоо уулуурхайн хамгийн л одоо технологийн дэвшилтэд одоо технологиг уулуурхайн төслөд одоо оруулж ирдэг болсон. Тэгэхээр бид нар яг энэ эрэлттэй одоо үндэслэж нийлүүлэлтийг бас одоо анхаарах хэрэгтэй болжээ гэж бол харж байна. Одоо ялангуяа бидний сүүлийн жилүүдэд яригадаад байгаа critical mineral, за сэргээгт эрчим хүч, ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт гэж яриад байдаг. Боловсон хүчин бид нар хин их юм бэ? Өнөөдөр бид нар сэргээгт эрчим хүчний боловсон хүчин багт болсон. Нөгөө нүүрсээр ажилладаг станцын боловсон хүчин бэлтгээд байдаг, инженеруудыг бэлтгээд байдаг. Тэгэхээр цаашдаа энэ дэлхийд чинь өөрөө эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор 100% одоо сэргээгтээр явах нь боломжгүй маа гэдэг тийм ээ. Админ цэглэн станцуудын одоо шинээр барих одоо барилгуудын тоо нэмэгдэж байна. Тэгэхээр цаашдаа энэ админ станцыг одоо ашиглалтын инженерүүд хэмжсэн эрэлттэй мэргэжлүүдийг бид нар тодорхойлоод нийлүүлэлтийг бас анхаарах хэрэгтэй болжээ гэдгээс нь бол бидний зүгээс харж байна. Тэгэхээр энэ асуудлууд бол зөвхөн уул уурхайн салбарын асуудлууд биш юм аа. Өнөөдөр уул уурхайн салбар гэдэг 60 мянган урхач яриад байдаг. Гэтэл эдгээр оролцогч талууд бүгдээрээ энэ салбарын одоо үйл ажиллагаанаас шууд болон шууд бусаар ашиг хүртэж байгаа оролцогч талууд. Тэгэхээр бүхий л одоо дэлгэцэн дээр бид энэ оролцогч талуудыг харах юм бол бүхий л одоо оролцогч талууд байгаа. Бүхий салбарын байгаа. Хууль тогтоох байгууллага, засгийн газар, орон нутгийн захиргаа, орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчид, салбарын судлаачид, олон улсын төсөлбөрүүд, ханган нийлүүлэгчид, ажилчид, за иргэний нийгмийн байгууллага, их сургуулиуд, салбарын сэтгүүл зүгт. Энэ бүх салбарын маань үйл ажиллагаа уулуурхаас хамааралтай байна. Тэгэхээр эдгээр хууль эрхцээ орчин зөвхөн манай салбарт нөлөөлж байгаа гэхээс илүү энэ бүх салбарын үйл ажиллагаанд нөлөөлж байна. Тэгэхээр бүгдээрээ одоо хамтдаа хариуцлагатай байгаа чи. Одоо бид нар салбар дотроо хариуцлагаар нэгдэж уриалдаг гэсэн бол салбарынхаа оролцогч талуудын донд хариуцлагаар нэгдэж уриалж байгаа. Энэ шинээр гарч байгаа хууль эрх зүйн зохицуулалт маань дахиад энэ салбарын үйл ажиллагаанд дам нөлөөллийг бий болгож байгаа. Дам сөрөг нөлөөллийг бий болгож байгаа. Тэгэхээр эдгээр оролцогч талуудыг бас бидэнтэй ойрхон хамтарч ажиллаад эргээд энэ хууль эрх зүйн орчны доктортой байдлыг хангах, сайжруулах талаараас бид нар хамтдаа ажиллаж ийж үр дүнтэй байх юм байна гэдгээр нь бол бидний зүгээс бол харж байна. За мэдээж уул уурхайд ажиллаж байгаа 66 мянган уурхайчнаас гадна эдгээр саяны одоо дурдсан салбаруудад боловсруулах үйлдвэрийн салбарт бол 119 мянган ажилтнаа ажиллаж байна. За эрчим хүчний салбарт 17 мянган ажилтан, барилгын салбарт 79 мянга, тээвэрт 79 мянга, нийтийн үйлчлэгээ 94.5 мянган ажилтнаа ажиллаж байна. Тэгэхээр бид нар одоо 100% хамааралтай салбар гэх юм бол экспортын 93% гэж яриад байдаг. Ачаа тээврийн 98%. За импортын 70% нь уул уурхайн салбартай хамааралтай. Тэгэхээр зам тээвэр одоо тээврийн салбар бол уул уурхайн салбараас 100% хамааралтай. Өнөөдөр манай салбарт одоо үүсэж байгаа эдийн засгийн тогтворгүй байдал, за энэ хууль эрх зүйн орчны сөрөг нөлөөллүүд энэ салбарт бүр 100% хамааралтай гэсэн. Тэгэхээр энд байгаа салбарууд маань хамтарч ажиллаж ийж энэ хууль эрх зүйн орчны одоо зохицуултыг бид нар сайжруулах ёстой гэдгээс нь бол хамт гарч байгаа. Тэгэхээр бид нар бас хариуцлагаар нэгдээ гэж эдгээр салбаруудыг бас уриалж байгаамаа. За нөгөө талдаа хариуцлагын асуудлыг бас бид нар ярих болсон. Энэ жил ассоциац одоо 30 жилийн ой тохиож байгаа. Тэгэхээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ салбарын хөгжил ямар түвшинд явж ирв, алдаа оноо нь юу байна уу гэдгээс бид нар нэлээд дүгнэж цэгэнж байна. Энийг одоо хэрхэн засч цаашдаа энэ салбарын үржлийг доктортой байлгахад
За өсөн нэмэгдээс илүү тогтвортой байлгахад бид нар хэрхэн одоо ажиллах ёстой вэ гэдэг дээр илүү төвлөрч байна. Тэгэхээр бидний хувьд бол оролцогч талуудын хамтын ажиллагаа маш чухал байна. За аль аль талаасаа маш их шахалтан донд үйл ажиллагаа бол өнгөрсөн 20-30 жил хугацаанд явж ирсэн. Энийг бол нуулахгүй бүгд мэдж байгаа. Төр захиргааны байгууллагаас хууль тогтоомжийн хүрээнд маш их дарамт шахалттай, иргэний нийгмийн байгууллагаас маш их дарамт шахалттай, орон нутгаас маш их дарамт шахалттай, олон нийтээс гэх мэтчлэн. Гэхдээ энэний үр дүнд өнөөдөр уул уурхайн төслүүд маань маш хариуцлагатай болсон. Хариуцлагатай төслүүдийн үед би дахиад хэлж байгаа. За хариуцлагатай болсон гэдэг маань яаж илэрч байна вэ гэхээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа одоо цорын ганц салбар гэж хэлэхэд буруутахгүй. Эргээгээд байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хамгийн системтэйгээр зөв одоо нэвтрүүлж чадсан салбар нь уул уурхай гэж хэлэхэд буруутахгүй. Тэгэхээр бусад салбарч гэсэн хариуцлагатай байгаа чи, бусад оролцогч талууд ч гэсэн хариуцлагатай байгаа чи, төр захиргааны байгууллагууд ч гэсэн хариуцлагатай байгаа чи гэж бид уриалж байгаа. Өнөөдөр иргэний нийгмийг төлөөлж байгаа иргэний нийгмийн байгууллагууд хариуцлагатай байгаа чи. Одоо төлөөлж ирсэн иргэдтэй зөв мэдээлэл өгөөч. Хэнийг та төлөөлж байгаа? Иргэдийг төлөөлж байгаа бол буцаагаар энэ салбарт тавьсан шаардлагачин үеийн хэрхэн хангагдж байгаа, хэн нь хангаж байгаа. Тэр талаар буцаагаад иргэдтэй тэр зөв мэдээллийг өгөөч. Тэгэхээр энэ одоо салбарын энэ бүхэл оролцогч талууд хариуцлагатай байж бид нар цаашдаа салбарын доктортой байдлыг ярина. Ганцхан нэг тал буюу уул уурхайхан одоо хариуцлагатай байгаа сурсан. Хариуцлагатай төслүүдийн хувьд цаашдаа бид нар энэ төслүүдийг хариуцлагажуулах чиглэлээр кодексийн хүрээнд бол оролцогч талуудтай бол хамтарч ажиллаж байна. За мөн TCM-ийн хүрээнд буюу олон улсын энэ стандарт шаардлагыг хангах дээр бид нар илүү дахиад манлайлж ажиллана. Тэгэхээр манайд энэ нутагчсан хариуцлагын асуудлыг байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа энэ асуудлыг бусад салбарууд ч гэсэн өнөөдөр хэрэгжүүлээч. Ялангуяа энэ сүлжилтэд нөлөөлж байгаа газар ашиглалтын 70%, ус ашиглалтын 60% ашиглаж байгаа хөдөө аж ахуйн салбар хариуцлагатай байгаа чи. Яагаад бид нар өнөөдөр нийт хүн амын 1.7 сая 50% Улаанбаатарт амьдарчаад маш их байгаль орчны бохирдол, хүнд нөхцөлд амьдарчаад хөдөө амьдарч байгаа 5 малчин өнөөдөр хордоод байгаа юм шиг аяглаж явах юм бэ. Хэр удаан ингэж явах юм бэ? Тэгэхээр цаашдаа бид нар энэ хариуцлагын асуудлыг бүхий л оролцогч талуудаас нэхнэ. Хамтын ажиллагаа чухал гэдгийг бас бид нар маш сайн ойлгож байгаа. Тэгэхээр яг ийм сайн туршлагыг илүү нөгөө салбар руу нэвтрүүлэх тал дээр бас бид нар нэлээд идэвх чармаалттай ажиллана. За мөн ирээдүйн инженерүүд буюу ирээдүйн одоо энэ салбарын одоо боловсон хүчнийг бас бид нар бэлтгэх тал дээр бас нэлээд анхаарал хандуулж байгаа. Цаашдаа бас энэ чиглэлд бас бүхий л оролцогч талуудыг бас уриалж байгаа. Яг бодитоор одоо сонгуул болохоор өнөөдөр гинт оюутнуудад хайртай болоод баахан хурал цуглаан хийдэг биш. Яг хэрэгтэй мэрэгчлээ бид нар хүүхдүүдтэй одоо сонгоход нь зөвлөж чадахгүй болсон. Өнөөдөр инженерийн мэрэгчлэр яг уул уурхайн чиглэлийн инженерийн мэрэгчлэр 1800 хүрэх хүүхд төгсөж байгаа. Тэгэхээр бид нар нийгмээрээ энэ уул уурхайн салбарыг одоо харлуулсны одоо үр дүн 20 жилийн дараа ингэж гарч байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа энэ уул уурхай голлох салбарын ажлыг одоо хэн хийх вэ гэдэг асуудалтай нүүр тулгарч байгаа. Тэгэхээр энэ оролцогч талуудыг бас бид нар энэ ирээдүйн инженерийг бэлтгэх тал дээр хамтарч ажиллаач гэж бас уриалж байгаамаа. За энэ public education гэдэг энэ олон нийтэд бас мэдээлэл өгөх маань эргээд өөрөө маш өртөгтэй болжээ. Яг энэ мэдээллийн хэрэгслийн өнөөдрийн ажиллаж байгаа арга барил зарчмыг харах юм бол одоо үнгүүгээр бид нар ямар ч мэдээллийг олон нийтэд хүргэх боломжгүй болсон. Энэ маань өөрөө маш өндөр өртөгтэй одоо public education-ы чиглэлээр олон нийтэд өгөх мэдээлэл маань маш өртөг өндөртэй болсон. Тэгэхээр цаашдаа бид нар яг энэ асуудлыг шийдвэрлэх юм бол яг энэ салбарт хууль эрхцээ орчны асуудал олон нийтэд одоо өгөх зөв мэдээллийг бид нар энэ анхаарах юм бол маш өндөр өртөгтэйгээр эргээд бид нар энэ олон нийтийг нөлөөлөх ажлуудыг хийх ёстой болсон. Тэгэхээр энэ дээр бас бид нар оролцогч талуудыг хамтран ажиллаач гэж бас уриалж байгаа. За мэдээж яг энэ орон нутгийн харилцааны асуудлыг бас бид нар дараагийн түвшинд бас гаргах ёстой. Өнөөдөр бид нар байгаль орчны одоо асуудлуудыг орон нутгийн ярьдаг. За байгаль орчны асуудлаар нь бол бид нар орон нутгатаас хамтарч ажиллаад, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллаад бас одоо хангалттай туршлагатай болж ийм хамтын оролцоотой мониторинг одоо хөтөлбөрийг хэрэгжүүлж ийм. Тэгэхээр цаашдаа бид нар орон нутгийн иргэдийн хүртэх өгөөжийг энэ ханган нийлүүлэлтийн бодлогоор бас нэмэгдүүлэх боломжтой байна гэж харж байгаа. Тэгэхээр орон нутгийн иргэдийг одоо бизнес эрхлэх боломжийг нь бас олгооч гэж төслүүдэд уриалж байгаа. Тэгэхээр үнэхээр өнөөдөр манай орон нутгаас одоо авах боломжтой бүтээгдэхүүн үйлчлэгээ байл орон нутгийн компаниудаас аваач. Төслүүдийнхаа бид нар уриалж байгаа дотроо.
За байхгүй бол үндэсний компаниудаас аваач. Орон нутгийн компаниудыг одоо доктортой байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх, тэнд одоо орон нутагт нутгийн иргэдийг одоо дөрвөхгүй байх. Өнөөдөр бүгдээр Улаанбаатар дээр очичоод эзэнгүй шахуу газар байгаад байдаг. Үйл ажиллагаа явуулахаар бүгдээр очиж тэмцээд байдаг. Ийм нөхцөл байдалтай. Гэтэл тэнд бодитоор яг ажлын байр бий болох хэрэгцээ шаардлага өндөр болсон. Өнөөдөр түүнээс шүлөөгийн сэргийлгээ 400 сая төгрөг өгөөд орон нутгийн иргэдэнд очиод амьдраад буцаад нүгээд амьдраад байна гэж байхгүй. Ажлын байрыг нэмэгдүүлэхэд энэ уулуурхаан төслүүдийн ханган нийлүүлэлтийн бодлого, худалдаа авалтын бодлого бас нэлээд өндөр үүрэг гүйцэтгэх гэж харж байгаа. Тэгэхээр цаашдаа энэ хоршоо хэлбэрээр байна уу, ямар хэлбэрээр байна? Энэ орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр бас бид нэлээд одоо төслүүдэд урайлах юм ажилладаг бол гинэ. За тэгээд дараа нь үндэсний компаниудынхаа одоо олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд бас энэ одоо үндэсний компаниудаас худалдаа авалтын бодлого ил тод нээлттэй зарлаач одоо өрсөлдөх боломжийг нэмэгдүүлээч. За үнэхээр байхгүй одоо нөхцөл бид нар олон улсын одоо энэ ханган нийлүүлэгчтэй хамтраад ажиллаад явъя гэдэг энэ бодлогын хүрээнд бид нар энэ Mindpro гэдэг экспог энэ уулуурхаан 7 хоног арга хэмжээний хүрээнд бол хийх гэж байна. Тэгэхээр уулуурхаан салбарын чиглэлээр одоо маш олон хурал цуглаанууд бол болж байгаа та бүхэн мэдж байгаа. Гэхдээ гаднаас бид нар хүн ирээд ирдэг яг тодорхой нэг мэдээлэл нэг л одоо хэсгийг мэдээлэл хас нөгөө одоо энэ салбартай холбоотой олон асуудлын одоо талаар бүрэн цогц мэдээлэл авч чадахгүй байна. Эргээд ирэх одоо нөхцөл хязгаарлагдсан байна. Тэгэхээр цаашдаа бид гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бас нэмэгдүүлье гэж бол шууд уулуурхаалалт гэхээсээ илүү, олборлолт гэхээсээ илүү ханган нийлүүлэлтийн одоо боломж бас байх юм байна гэдгээр нь бол гарч байна. Тэгэхээр уулуурхаан 7 хоногийн хүрээнд бас бид нэр Mindpro төслөнд бас зохион байгуулахаар төлөвлөж байгаа. За уг арга хэмжээнд бол олон улсын ассоциацийн бид нар дугуй ширээний уулзалтыг бас зохион байгуулахаар төлөвлөөд холбогдох газруудаас баталгаажуулаад явж байна. Тэгэхээр зорилго нь бол одоо энэ яригадаад байгаа олон улсад яригадаад байгаа чухал ашигт малтмал за сэргээгт эрчим хүчний шилжилтэд бид нар ямар байр суурьтай оролцох юм бэ? Өнөөдөр биднэрт дахиад азар нэг юм атгах одоо аз атгах боломж гарч ирж байгаа. 10 хэдэн жилийн өмнө бид нар одоо өөрсдөө хит их одоо төсөөлөн бодож хит их одоо өөрсдөө бие тоосноос болж маш олон хөрөнгө оруулагч нарыг бид нар буцааж гаргасан. Одоо энэ боломжийг алдах юм бол дахиад нэг цикл бид нар одоо ийм боломж бол гарч ирэхгүй. Тэгэхээр яг энэ чухал ашигт малтмалын үед бид нар өөрийн орон зайгаа тодорхойлё. Түүнээс биш одоо бид нар бүгднгийн зүгээр яриад нэг хурал цуглаан суугаад ирдэг. За тийм болох гэж байгаа юм байна гэдэг. Тэгвэл яг юу их хэвээр бэ? Өнөөдөр тэрийг хэлцгээе гэж байгаа. Тэгэхээр энэ олон улсын бодлого нь ямар байгаа юм? Яг энэ чухал ашигт малтмалын талаар авч иржүүлж байгаа арга хэмжээ нь юу байгаа юм? Тэнд бид нар ямар орон зай гарах юм бэ? Биднэрт ямар боломж байгаа юм бэ гэдгийг бас харъя гэж одоо энэ олон улсын ассоциацуудын дугуй ширээний уулзалтыг хийж байгаа. Тэгэхээр бас энэ дээр бас нэлээд олон орнуудаас сонирхож байна. Өнөөдөр бас мэдээж геополитикийн нөхцөл байдлаас холбоотой манайхаас маш таатай одоо талбар болж байгаа шүү байна. Тэгэхээр энэ дээр бас бид нэлээд ач холбогдол үүсгэж ажиллаж байна. За тэгээд та бүхний одоо ихтгэлүүд яваад дуусны дараа асуулт байвал хариулъя. Тэгээд бидний хувьд бас дараа нь network session байгуулахаар тэн дээр бас хоорондоо танилцаад асуудлууд ярих боломж нь гарах байхаа гэж бодож байна. За экспоны талаараас манай менежерүүд бас тодорхой танилцуулгыг хэмжээний төсөл бас өгөх байхаа баярлалаа.